Альва баялагын хүнс нь газар гэдэгтээ үзэгчтэй санал нийлж байгаа үзье. Энэ тодорхойлтыг эрт мэдэрсэн улс орнуудын хувьд иргэдийн газар өмчлөлийн асуудлаа өнгөрсөн 100-д шийдэж байсан гэх. Үнэхээр ч эдлэн газараасаа гараад айлын хашаатай тулдаг гашуун хувь тавилантай улс орнуудыг бодвол монголчууд газрын асуудалд төдийлөн толгой өвдөж байсангүй. Гэхдээ нөгөө талаас нь тайлбарлавал газрын үн цэнийг бид хожуу ойлгосон юм. Одоогоос 4 жилийн өмнөх яриаг үзэгч танд эргэн сануулж байна. Би энэ газар одоо миний одоо жинхэнэ тэжээгч тийм ээ, их үүсвэр тийм ээ. Газар чинь нэрээ үнэхээр хуучна гэж байхгүй, илэгдэнэ гэж байхгүй, цөмрөөд орно гэж байхгүй тийм ээ. Энд чинь одоо байшин бол хуучрал нэг өдөр болох ёстой шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол газар бол үнэхээр тэр талаас одоо мөнхийн өмч гэдэг утгаараа тийм ээ. Хамгийн одоо найдвартай байдаг л да. Өнөөдөр бидний тэмцэл бол сонгуул бишээ. Энэ бол Монгол улсын нийслэлийн оршин тогтнохын төлөө тэмцэл. Энэ бол Монгол улс өөрөө оршин тогтнохын төлөө тэмцэл. Тэгээ энэ төлөө бид бүгднийг хийх болно. Өнөөдөр газар үнцэнгүй учраас энд хог өвчж байна тийм ээ. Энд ийм одоо тогтчихгүй байна тийм. Хэрвээ энэ үнцэнтэй одоо их шиг 20 сая төгрөг биш 200 сая төгрөг болох юм бол энэ бол одоо цааш нь хөрөнгө оруулалт тийм ээ. Цааш нь өсөл цаанаасаа хүрдэж шүү дээ. Хаан ул дүүргийн 11 4-р хороо бидний нэрлэж занснаар Зайсангийн арцтай аманд оршин суух 600 гаруй өрх энд бий. Тэднийг Зайсангийн угуул иргэд гэж тодорхойлж болно. Яг үнэндээ шин цагийн баячуудын хөлийн дээс болсон Зайсан орчимд хідэн бор гэр өнгө муутай цөөхөн ашаа байдаг нь арцтай аманд насаа илээж байгаа иргэдийнх юм. Тэд арчаагүйдээ ингэж амьдраагүй. Учир нь эдгээр иргэдийн амьдрах орчин хуулиар баталгаажаагүй байсан юм. За өнөөдөр бид газар дээр амьдарч байгаа юм шиг боловч байгаль орчин ногоон хөдөлгөөний яамны мэдээллийн сандаад бүх компаниуд гişиг газар болдог кадастр хийсэн байт юм аа. Энээс болоод бид нодлон додоосоо бохрын шугамнаас болоод бохрын шугам явахыг бид нар бол мэдсэн. За энэ талаараа ингээд бид нар хоорондоо иргэний маргааныг улс төржүүлээд эрүүгийн одоо хэрэг болтлоо одоо энэ явсан байгаа. Тэгэхээр үеийнээс үүдэлтэйгээр одоо иргэд цаана бол зөндөө одоо иргэд ингээд хохирч болох одоо үгүйсэх аргагүй. Энээс болоод бид эрүүл сэтгэл санаа эд материал ингээд хохирох юм бол энэ улс төр хариуцах юм уу эсвэл компани хариуцах юм уу? Тэгээ бидний ганц хүсэж байгаа юм бол одоо иргэдийн кадастрыг хаан дурын газрын албанд суулгаж өгөөд үзүүлж харуулах бичгийн даруй гаргаж өгөөч. Зөвхөн дархан цаас тавд бишээ дэлхийн уул гэдэг ингээд ирээдүй. Тэр өмнө дэлхийн уул нь. Тэгэхдээ энэ баячууд мөнгөтэй баячуудад өчөж болоод байгаа юм чинь үгээгүй мусаа ядуу ардуудад яагаад нэг алга дарам гэртэй газар бидний тэр газар бол одоо 300 м квадратаас илүү газар байхгүй. Тэр газрыг яагаад тэр нэг одоо эдийн засгийн хэрэгтэнд оруулчих болохоор юу эзэмшигтэй одоо гэлчилгээ эзэмшигтэй бичиг баримтыг олгоод өгчих одоо бодгүй юм бэ. Тэр одоо мөнгөтэй бичүүч худалдаж авчихад одоо энэ засгийн газрууд бүгдээр ихэнх нь болгох шатуудыг болсон байгаа. 44 оноос эхэлж үе удмаараа амьдарсан 11-р хороо гэдэг маань гаднаас ямар ч айл нүүж ирдэггүй гэр хороололт. Бид нар л ингээ хөөр хөвгт маань тустаагаараа хажуудаа ч юм уу хойд талдаа ч юм уу буудаг. Түүнээс бидний хаягжилт бол хязгаарлагдмал бид нар чинь маш тийм хүнд нөхцөлд амьдардаг шүү. Тэгээ одоо бид нар чинь олон жилийн бичиг баримтыг хүлээлээ айл болгон гэрээ мандаг. Гэрээ манахтай архиугаа согтоод гэртээ ойчсон хүний гашаант дээр орж ирэх нэг хуцж шít. Эксгээ орж ирээд. Тэгэхээр одоо бид нар чинь 100 ч гэсэн одоо 1 сар ч гэсэн сэтгэл санаа 50 баймаар. Иргэдийн хэлж байгаа энэ асуудал өнөөдөр л үүсчихсэн юм бишээ. Амьдарч байгаа газраа баталгаажуулах гэсэн иргэдийн хүсэлт өргөдлүүд олон ч сайдын чихнээс хонх уж олон даргын ширээний нүдэнд тоосон дарагдан хэвчсэн нь бас л үнэн. Төрийн засгийн хамгаалтын бүсд амьдарч байгаа гэх шалтгаан арцтай амны иргэдийг амьдралын баталгаагүй болгож байгаа ч нөгөө талаараа тансаг харш өндөр барилгууд уугуул иргэдийн хашаатай хаяад ирлэн босч байгаа нь энэ асуудлыг зоосны хоёр талаас тайлбарлах боломжийг бүрдүүлжээ. Асуудал бүхэнд гарц байдаг. Гарцайсан уулзалтууд үргэлжилсээр байлаа. Зайсангийн энэ одоо яг 11-р хорооныхныг нэг бол их азтай, нэг бол их хамгийн азгүй уулзаж боддог. Хүн болгон амьдарч байсан хашаага
одоо өнөөдөр хөвчлээд тэр газраа эзэмшчихсэн байхад тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар тийм ээ нөгөө хууль зэрэг одоо эзэмшиж болдгоо ашиглаж болдгоо ийм олон жил газарж байгаа та нарыг хараад би үнэхээр өрөвдөж байна одоо хуулийн асуудал шүү дээ. Хоёрдугаар гэх юм бол энэ хавцааны газар үнэлэм зөвлөгөө хүндэрсэн явдал би та нараа дадтаа болсон. Гуравдугаар газар эргэлтэнд орохгүй тухайд бол газрыг болоод нөгөө би энд зарах борлуулах бодлох эрх үүсэхгүй байгаа. Мэдээж бичиг баримт байхгүй шүү дээ. Ийм одоо хүнд асуудлууд тусчаад байгаа. Одоо энд байгаа манай 600-аар өрхөө асуудал байна шүү дээ, тийм ээ. Тэгээд энийг одоо бид хуулийн өргөн барьсан. Тэгээд одоо тусгай хамгаалалтаа газрын даган нэрсэн байгаа. Тэгээд бас та бүхэн тайлбар өгөх бах яамны байр суурь одоо яг явна дээр очиж байгаа ч. Дахиад шинэ яам, шинэ сайд настай дахиад одоо их ажил эхнээсээ эхэлж байна л. Үнэхээр манай төрийн ажилч ингээд заримдаа ингээд өөртөө нэг юм одоо байж болохгүй саад бэрхшээлүүд бий болгоод ингээд энэ дотоод хүн зөрчил дээр маш олон иргэд айл өрхөд бол үнэхээр одоо ёстой тэрийг дахиад лоозон бичих ёстой шүү бид нар тэр хуулийг гаргаж өгөөд нэг гайтай нэг аюултай том зүйл байгааг та нар мэдэж байна. Улс төрж ирдэг. Тэр юу ман нам ардсан намын газар ман намын газар гэж байх. Иргэдийн та нарын амжиргаа үеийн та нарын хаашгүй ирээдүйн баталгаач нь бий чухал. Тийм учраас тэр нам замаа солиотой юм та нарыг хаяад нэг мэдээд энэ улсуудаа хүндлээд 76 мангуу хотод чуулгаад гэж хараад суухаар гүн итгэл өгөө цогсон бол миний бод гişүүл энийг шийдэж чадна. Байгаль орчны өнөөдрийн сайд оюун орол хүмүүст өнөөдөр шийдэж чадна гэж итгэл өгөөд үннээ хэлээд ёстой яг байгаа нөхцлөө хазгаа бодлогоогоор хар бодлогоогоор сайхан зөв явуулцгааж байна. Энэ завсраар нь гүйсэн хар моорнууд харлуулаад байна. Шийдэгдэж магадгүй гэсэн юм тайвширч болохгүй. Үнэхээр одоо бол энэ чуулганы хугацаанд одоо энэ ойрын 2 сарын дотор бид бүх асуудлаа шийдэх чиглэлээр бол бид ч гэсэн хамт очиж ягсан. Тэгээд үнэхээр ягсан шүүхээр нь явна, шаардлага тавина, засгийн газрын холбогдох яам байгууллагатай хамт уулзсан. Ингэж өнөөдөр шийдүүлэх шүү. Ямар нэгэн одоо хүч сулруулах асуудал байж болохгүй шүү. Энэ хаврыг алдах юм бол эргээд энэ асуудал чинь хэдэн жилээр сунжаад явчих юм аюул байгаа учраас энэ хавар бол эцсийн шийдвэрлэх ийм мөч шүү гэдгийг бол би бас дахин анхааруулмаар байна. Цаг хугацаа өнгөрөх тусам зайсангийн уугуул иргэдийн газар өмчлөлийн асуудал улам л хүндхэн болж байсан юм. Энэ чүүднээс хугацаа алдаж болохгүй шүү. Хаврагтай багтаад хамтдаа шийдэх ёстой гэсэн их хурлын гишүүн болдын байр суурийг иргэд дэмжиж байлаа. Улсын их хурлын чуулганы танхимд иргэдэд төлөөлж энэ асуудлаар салбарын сайдын байр суурийг сонссон юм. 2015 оны 4-р сарын 9-ний өдөр байгаль орчин аялал жуулчлалын сайд зайсангийн иргэдийн газар ашиглалтын гэрчлэгийг баталгаажуулна гэж анх удаага ам нээлээ. Бол цайд 1 минут гişүүн. Одоо баахан халаас илгээ хийсэн бүх хүн солигдсон гэж одоо хэл ам яваад байгаа. Тэгээ манай тэр холбоод нь яваад байдаг. Очсон чи ерөөс одоо бүх хүн шинжлэгдсэн. Нөгөө жил хагасын турш бид чинь өдөр шөнөгүй яаж хийсэн бүх шийдлүүд маань эргээд хог дээр өсөрчихсэн. Ингээ Монгол төрийн байдал ийм л болчиход байгаа юм байна. Одоо манай шинэ сайд нар бүх насаараа томилогдсон юм хаашийн бүх яамдад очиод одоо бүх хүмүүсийн солиод одоо энэ хооронд юу болох гээд байгаа. Ингээд бүх хийгдсэн ажлууд ингээ гацаад тэгээ одоо ерөөсөө маш хэцүү байдал орчод байна шүү дээ. Тэгээ одоо энэ арт юм болоод үнэхээр лоозон барьж агсч шүү дээ. Тэ. Ямар сонгуул болсон биш, дайн болсон биш та нар болил л доо. Зүгээр одоо хамтраал үсттэй тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг та нар бол үнэхээр бодоорой. Үнэхээр одоо манай хаанчлууд бид танай яамны гадаа очиж жагсан шүү. Одоо тэр асуудыг шийдэхгүй бол та нар компаниуд нь шийдээд иргэдэг шийдэхгүй байгаа бид нар бол үнэхээр хөдөлмөрлөхгүй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За, болд гишүүний асуултанд хариулъя. Богдуулыг тусгай хамгаалтаас гаргах тухай асуудлыг бол 1 метрийг ч гаргахгүй гэж засгийн газраас сая шийдвэр гаргасан бид. Ер нь бол Монгол улс дэлхийн одоо олон улсын байгууллагын хүлээсэн үүргээрээ бол тусгай хамгаалалтаа газар нутгаа нэмэгдүүлэх тухай л үүрэг хүлээсэн юм бэл. Одоо бол нэг 15 орчим хувь, цаашдаа бид 30% төргөн. Одоогийн үүссэн байгаа суурин иргэншлийн таны хэлдэгчнэн 600 айл хашаатай байгаа айлууд арилжааны хэрэгслэр бол өнөөдөр зарим зараад нөгөө өөрөө нэр дээрээ байхгүй байна. Регистрийг бид нар одоо авч байна. Энэ хүмүүст бол эзэмших эрх өгөхгүй ашиглах эрхийг олгоно. Ингээд өөрөө хэлбэл гэрчлэгээжүүлнэ. Ингэж шийдвэл тэр нэг удаж байгаа асуудлыг шийднэ гэж амлалаа.
Хаан бол дүүргийн засаг дарганаар сонслоо. Монгол улс газрын авилгын түвшингөөрөө сүүлийн 8 жил тэргүүлжээ. Энэ үзүүлэлт газрын харилцааны гажуудал ямар түвшинд хүрсний тод илэрлэл юм. Газартай холбоотой асуудалд иргэд ялалт байгуулж байсан тохиолдолч тун ховорожээ. Энчүүднээс хуулийн наривчлсан зохицуулалт нийн тэргүүнд нэхэгдэж байлаа. Улсын их хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг их хурлын чуулганаар яг үдэд хилцэж байгаа. 2015 оны 4-р сарын 13-ны өдөр хуулийн төслийг санаачлагч улсын их хурлын гишүүн болд Монгол улсын ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Энэ яриаг үзэгч танд иргэн сануулъя. Газрын асуудал, газар өмчлөлийн асуудлаар бас үгээ хэлээсээ, ард түмэнд хүрээсэй гэж бодоод байгаа. Энэ бол үнэхээр зөвхөн сонгуульч биш. Ер нь бол Монголын нийт ард түмний данхаар төвд байгаа. Сая тойрогоор уулзлахэд бол бас манай тойрог сонгогч ялангуяа энэ сэдвээр бид их ярьсан учраас одоо маш их цангаж байна. Одоо 2 жил хүлээлээ. Хууль улсын хурал дээр байгаа. Энэ дээр бол бас одоо ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа болов гэдгийг үлдээд асууж байгаа. Энэ бол ер нь нэлээд тулгуурлагдсан байна. Одоо бид хойшин тавих болцоог шаарддаг. Энэ дээр бол бас байр суурь хийхгүй юу гэж хэлж байна. Болдогшин асуултанд товч хариулъя. Газар бол төрийн үндэс гэж нөгөө манай өвгд эд сургуулсан л да. Тэгээд энэ асуудлыг хуулиар шийдээ. Энэ асуудлыг шийдэхдээ Монгол улсын иргэнийхээ газар өмчлөх эзэмших энэ эрхийг нь тусна хуулиар баталгаажуулж өгье л гэж. Гадаадын аж ахуй нэгж гадаадын иргэнтэй холбогдсон асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй. Тэгээд энэ дээр ингэж ярилцаад хуулиа боловсруулад яг үг өсгөн дээрээ яг хуулиа оруулахдаа хамтарч суугаад нэг ярилцаад их хурлд оруулж болж байгаа. Дангаараа хилээд тэмцээд тусыг ис олсон жишээ олон бий. Харин энэ удаад иргэд өөрсдөө төлөөлөн төр сонгосон түшээдтэйгээ хамтарч зайсангийн уугуул иргэдийн газрын асуудлыг заавар шийдвэрлэх ёстой гэж зоригшуулуудлаа. Эвлэг зүтгээд эв зүгээр тайлбарсны эцэст энэ асуудлыг Монгол улсын ерөнхий сайд анхааралд авсан юм. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр болсон шийдлийн цаг уулзалтыг үзэгч танд эргэн сануулж байна. Том гаагаар том хашаануудыг татсан, зарим нь хууль бус татсан, за зарим нь бол газрын гэрчлэгээ олгогдоогүй байгаа, зарим байгаль орчны яамны тухайн үеийн сайдын шийдвэр гараагүй ингэж хашаад татсан газар авсан ийм одоо асуудлууд байна. Та нар бол яг тоо бүх юмар бол гарч ирсэн байгаа тийм үү? Нэр усаараа. Тийм, нэр усаараа одоо яг эзэнтэйгээ ингэж гарсан байгаа. Тэгэхээр ийм асуудлуудыг бол бид нар удахгүй болов шийдвэр гаргаж, цуцлах шийдвэр гарах байхаа гэж үзэж байгаа. Үе үеийн байгаль орчны яам, үе үеийн нийслэлийн даргын зүгээс бол энэ газруудыг бол ерөнхийдөө бол хуурлаа дууссан гэж үздэг. Тэгсэн мөртлөө тэнд нь бол тодорхой бүтээн байгуулалт газар эргэлтэнд орж байгаа асуудал бол байдгүй. Янз бүрийн одоо ийм яриа хэлцэл явж идэг. За одоо тэгэхээр энэ одоо уран дулаан цаг ирж байгаа энэ зүйлд бол энэ жилээс ахуулаад ерөнхийдөө энэ эргэлтэнд орох газруудаа зөв хий. Зайсангийн уугуул иргэдийн газар ашиглалтын баталгаажуулалт бол дараа гэж хойшлуулах боломжгүй асуудал юм. Учир нь мөнгөтэй эрх мэдэлтэй нэгний нүдний хор орчихсон иргэдийн газрыг хэн нэгэн эрхэм сүр үзүүлж далаалган авчихгүй гэсэн айц өнгөрсөн хугацааны туршид иргэдийн сэтгэлийг зовоож байсан юм а. Энэ ч үүднээс шийдвэр гаргагчтай ширүүхэн ярилцах тохиолдолч олонтой тохиож байлаа. 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн уулзалтаар компаниудаа таны хууль ярилдаг. Ярьж байгаа. Яагаад компаниудаа хууль ярихгүй? Бид нар цэцлэх тухай ярьж байгаа. Энэ тухай яриа. Бүх аж ахуйн нэгжтэй та хэдэн жил ярьж штэ. Үгүй ярьж. 10 20 30 жил ярьж. Мэдээлэл өгсөн. Одоо энэ иргэдийг бол одоо шийдчихмээр байгаа байхгүй. Өмнөх бүх шийднэгсэн одоо саяны шийдлээ хийж өг. Хизээ хийж өг. Тэргээд одоо хийж өгчтэй. Энэ бол байна штэ. Ингээд ер нь бол өнөөдөр Монголын төр одоо тогтолцооныхоо хувьд яаж дампуурсны хамгийн бодит загвар бол наад чинь баггүй юу? Төр мөрөө яах вэ тийм ээ? Яах вэ? Жишээлбэл улсын хурлын гишүүд хууль тогтоох байгууллагад хуулиа тогтоох ажлаа л хийх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглалын ажилд хэтэрхий их одоо парламентын гишүүд өөрсдөө ордог. Тэгээд өнөөдөр энэ засаглалын хямралд орсон байгаагаа батлаад та өнөөдөр бас ингэж яриа суугаад байна шүү дээ. Эний чинь энэ ажил хийж байгаа хүмүүс хуулийн дагуу шийдвэрлэв шүү дээ. Бид хууль бус ажил хийж гэж бодож байна уу та? Та хуулийн дагуу энэ хүмүүс ажиллаж шүү дээ. Сонгогчтой асуудал тавьж байгаа та хууль бус гэж байгаа юм байна шүү дээ. Та жишээ таны над өгч байгаа хууль бус байна. Үгүй. Та бол өнөөдөр яг энэ үгнээс одоо танд би одоо хариуцлага тоосч болж байна.
Яг 11-р хорооныхны нэг бол их азтай, нэг бол их хамгийн азгүй улсч байна. Хөнгөтэй баячуудад өгчөж болоод байгаа юм чинь үгээгүй мусаа ядуу ардуудад яагаад нэг алга дараа мөртэй гэдэг. Нэг зүүн ч гэсэн одоо нэг сар ч гэсэн сэтгэл нь 50 баймаар. Ингэжээж өнөөдөр шийдүүлсэн шүү. Ямар нэгэн одоо хүч сулруулах асуудал байж болохгүй шүү. Сонгогчтой асуудал тавьж байгаа хууль ус гэж байгаа юм байна. Та жишээ наад өгч байгаа хууль ус байна. Монголын төрд өнөөдөр иргэдэн жинхэнэ ялагч байдаг ийм шудраг зарчим цаашдаа тогтох ийм чухал алхам болж байна гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Маш их хангалуун сэтгэл хангалуун байна. 53 жил амьдраад байсан миний хувьд бүр түүхэн үйл явдал болж байна. Хоёр гишүүндээ бас одоо сонгогчийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Энэ бүхний эцэст асуудал иргэдийн талд шийдэгдлээ. Монголын төрд иргэдэн ялагч болдгийн нэг тоо жишээг зайсангийн угуул иргэдийн газрын асуудал баталж нотолж чадсан юм. Эхний ээлжинд газар ашиглалтын гэрчлэгийг тодорхой хугацаанд олгож байгаа ч энэ бол асуудал нэг шат тагсан хамгийн том амжилт байлаа. Монголын төрд өнөөдөр иргэдэн жинхэнэ ялагч байдаг ийм шудраг зарчим цаашдаа тогтох ийм чухал алхам болж байна гэдгийг бол хэлэх хэрэгтэй байна. Ингээ манай иргэд та бүхэн энэ өөрсдийнхөө хамгийн үнцэнтэй өмч хөрөнгө болсон газрынхаа эрхийн гэрчлэгийг авч энийг хөгжлүүлээд бид бол бас тодорхой хуулиудын төсөл дээр ажиллаж байгаа. Энэ хуулийн хувьд бас баталгаажуулах бас нэг үе шат бий. Гэхдээ бол энэ бол өөрөө бол үнэхээр бас төрийн шийдвэр, төрийн зориг ухаан гаргаж иргэний хариуцлага өөрч гаргасан юм чухал шийдвэр шүү. Энийг бас ойлгож байгаа байхаа гэж бодож байна. Ингээд энийг цаашаа бид жинхэнэ ажил хэрэг болгож улам дараагийн шатны арга хэмжээнд хэрэгжих төлөө бол бас хамтран ажиллах болно. Мэдээж хэрэг ажил төрлийн шаардлагаар нэлээд одоо давчин уулзгааж сэтгэл санааны хувьд нэлээд тийм давчдсан байдлаар бид уулзгаасан. Гэхдээ бид өнөөдөр их сэтгэл тэнүүн байна. Яг гэх юм бол ажлын үр дүн одоо байгаль орчны яамныхны одоо хөдөлмөрийн үр дүнд энэ ажлын үр дүн гарч байна. Одоо л ашиглах гэрчлэгээ олгож байна. Дараа нь өмчлөх эзэмших эрхийг нь олгож баталгаажуулж хөлийн зурвасыг өөрчлөх суурьшлийн бүсүүлсэн газруудад одоо асуудлыг шийдвэрлэнэ гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийг дэмжиж хамтран ажилланаа гэж байгаа хоёр гишүүндээ бас одоо сонгогчийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Ер нь их хурлын зааланд бол нэлээд ширүүн үзэлцэл гараад бүгдээрээ тэрэлддэг шүү дээ. Улс төр энийг л улс төр гэж нэрлэдэг юм шиг байна. Болно. Тийм жинхэнэ утгаараа. Энэ бол миний их орон. Миний төрснөд байхгүй юу? Багасаа. Тэгэж миний амьдчсан юунд маш их хангалуун сэтгэл хангалуун байна. Би 9 настай байхдаа орж ирсэн. Жохон сургуулийн хүүхдтэй байхдаа л ирж ирсэн. Тэгэл энэ чинээс шинэ амьдрсаар тэмцээр тэгээд эцэст Монгол хүн ялт юм байна. Монгол хүн газар нутаг газар шороо эзэмшдэг юм гэдгийг хэлж яа. Нэг ч газар авч байгаагүй. Одоо бол энэ хан уул дүүргийн засаг захиргаа 4-р хорооны засаг дарга бүх ажилчид албан хаагчид тэгэл улсын их хурлын гишүүн оюун хорол болд оюун гэрэл гишүүн эднэрийн одоо дэмжлэг тусалцаагаар л одоо энэ бүх хүмүүс газар эзэмших бас өөрийн гэсэн газартаа болох ийм сайхан үйл явдал болж богино хугацаанд маш их дэмжлэг авч ийм гэрчлэгээ олгож байгаад л одоо иргэн бидний хувьд бол бүүн баяр та. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд барилга бариад алган чинээ газраач гэсэн арчиг хайрлал тэндээ сууж ийл гэж бодож байна шүү дээ. Тэ? Цэвэр агаартай ямар ч үйл энд нэг хэдэн хар гэртэй айл гэж ад үзэгдэх болно л доо. Тийм болохоор одоо бидний амьдралд бол одоо энэ бол бүр лоол гişүүн энэ байгаль орчны сайд оюун хорол оюун гэрэл гişүүдийг бидний амьдралд одоо миний хувьд 53 жил амьдраад байсан миний хувьд бүр түүхэн үйл явдал болж үзэж байна. Бас анх удаа биднээс улстай даасан гэж анх удаа бид хүн гэдэг эрхээ эзэх гэж штеп. Ийхүү 55 жилийн дараа зайсангийн иргэдийн хүсэл биелж баярын нулимстайгаар газар ашиглалтын гэрчлэгээ гартаа авч байгаа нь. За энэ ажлын тоон байгуулахад бидний бас нэгэн одоо тусаа хэмжээний бүжүүлж ясна Монгол Улсын хөрөнгө гишүүн бол бодшинлээ одоо байна.
асуудлыг шийдвэрлэхийн төлөө бас үзэж ажилласан одоо жишээний Хэлсэндээ хүрч амлалтаа биелүүлсэн эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэж бүхий л үед хамт байсан эрхмүүдэд иргэд баярлсан сэтгэлээ илэрхийлж байсан юм а. Эрх мэдэл мөнгөтэй чинээлэг нэгний амьдардаг энэ орчмыг Монгол Ганнам гэж тодорхойлдог нь санамсаргүй зүйл биш юм. Харин энэ орчимд эгэл иргэд амьдрах боломж үүснэ нь хамгийн сайхан мэдээ байлаа.